Ахмадын тэтгэвэр гэдэг бол зөвхөн ахмадуудын асуудал биш л дээ. Орон нутгийн бүхэлд нь ахмадуудын тэтгэвртэй хамааралтай амьдардаг учраас тэтгэврийн хэмжээ. Яагаад бага хэмжээтэй тэтгэвэр ахиухан нэмээд их хэмжээг нь орхиж болохгүй жигтгэх 80 мянган төгрөгөөр нэмчимч амьдрал хүрэлцэхгүй дагсан бензин үнийн өсөлт хэцүү байна гэдэг асуудал. Би нэг зоглох асуудлууд нь ярьж байна шүү дээ иргэдийн тавьсан. Хоёрдугаар багш эмчнэрийн цалин, төрийн захиргааны албаагчдын цалингийн асуудал. Бас үнийн өсөлттэй холбоотойгоор дээрээс нь 50%, 30% гэдэг нь тооч үнэн худлаа юу гэдэг дээр маш их хэлцүүлэг болж байна. Гурав дахь үндсэн том асуудал малчтын зүгээс тавьж байгаа асуудал 2024 оны 6 дугаар сард батлагдсан малчтны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2 заасан энэ малчтын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх асуудал юу болсон бэ гэдэг. Энэ гурван асуудал дээр л маш их асуулт асууж хэлцүүлэг өрнөж байна. Хууль хэрэгжүүлж чадахгүй бол хариуцлага хүлэе. Ердөө л тэр. Хууль Монгол Улсын засгийн газар бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий үндсэн хуулийн институт. Засгийн газрын үндсэн үүргийн үгээр хууль тогтоомжийн биелэлтийг л хангуулна. Хууль тогтоомж хэрэгжүүлнэ. Монгол Улсын их хурлаас 2024 оны 6 дугаар сард одоогоос жил 8 сарын өмнө хууль батлаад үүрэг өгсөн багт өдөө бол журмаа батлаагүй хэрэгжүүлэхгүй байна гэдэг бол засгийн газрын эсвэлтгүй. Энэ малчны хуулийн 4-р зүйлийн 4-3-т журам батлах тухайд байгаа. За тэгээ энэ асуудлаар бол хөдөлмөр нийгэм хамгааллын сайд журмыг батлуулна бид нар хэрэгжүүлнэ гэдэг байдлаар мэдээлэл өгч. Тэрийг бол найдад хараа байж байна. Энэ оны 1-р улиралдаа гэсэн мэдээлэл өгсөн байна. Тэгээд энэ асуудал яригдахгүй бол хууль хэрэгжүүлээгүй хүмүүст хариуцлага тооцсон шүү дээ. Өөр яах юм. Цалингийн нэмэгдлийн тал дээр ямар байр суурьуд ер нь илэрхийлж байна? Яг нэмэгдсэн үү, нэмэгдээгүй юу? Зарим нэмэгдлүүд нь хасагдсан байна гэсэн юмуд бас яваад байна. Яг нэг боловсролын яамнаас орж байгаа тайлбарл үндсэн цалин бол 50% бид нар нэмсэн гэж хэлж байгаа. Ер нь бол бусад нэмэгдлүүд нь бол ингээд үндсэн цалин өөрөө нэмэгдэх нь чухал учраас бид нар нэмсэн. Харин зөвхөн яг бусад нэмэгдэл урамшуул бүх зүйлүүд нийлээд бол энэ дээр өөр дүн гарна гэж хэлж байгаа. Тэнгүүд боловсролын салбарын багш ажилтнууд болохоор шууд өөрсдөө гар дээр авдаг мөнгөийг 50% нэмэгдэнэ гэж ойлгосон учраас энэ хооронд зөрүү байна гэж ойлгосон. Тийм учраас энэ дээр бас нэлээд олон хэлцүүлэг өрнөж явах шиг байна. Сая бид очиж ажиллаад үүний мөрөөр манай боловсролын сайд Наран Баяр сайд Өөр хангаан аймагт очиж ажиллаад энэ сургуулиудын удирдлага байгууллагын удирдлагуудтай бас уулзалт хийсэн. Тэгээд энэ уулзалтын үеэр бол тэр цалин нэмсэн аргачлал өөрсдөө бодлого хөтөлбөрийн талаар бол танилцуулсан байна гэж ойлгосон. За тэгээд дахиад бас боловсролын сайд хандаад энэ талаар тодруулах хүссний дагуу боловсролын сайд бас тайлан ийм байдлаар нэмсэн гэдэг юм тайлбараа гаргаж өгч байгаа. Ер нь зүгээр энэ сая орон нутагт ажилласан томилтынхаа хүрээнд бүх газруудад нь албан бичиг улсын хурлын гишүүний асуулгаар хандж байна. Хаана асуудал нь зогсоод энэ хаана доголдож байна. Эргэж хариуцлагыг хинтээ ярихаа мэдхийн тулд энэ болгоныхаа мөрөөр албан бичиг гаргаж ажлууд зохион байгуулж ажиллаж байна. За таны хувьд хууль бус хөрөнгө хураах тухай хуулийг саяхан ярьж юм мэд зэ. Тэгээд эерэг бүхнийг Сүбэдэ Цэгмэнэс